Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ өсвөр үеийн хүүхдүүдийн архи тамхины хэрэглээ болон түүний хор уршиг хэрхэн сэргийлэх талаарх мэдээллийг хүргэх болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсад өсвөр насны хүүхдүүдийн 80.9% нь согтууруулах ундаа хэрэгэлдэг орчинд өссөн, 70.6% нь ямар нэгэн байдлаар согтууруулах ундааг хэрэглэж үзсэн юм тоон судалгаа байна. Тамхины хувьд бол 14.7% нь өөрсдөө хэрэглэж үзсэн, 67% нь дам тамхиталтанд өртөж үзсэн буюу гэр бүлийн орчинд ингээд тамхи татдаг орчинд амьдардаг гэсэн юм судалгаа байнамаа. Судалгаанаас үзэхэд өсвөр насны хүүхдүүдийн архи тамхи хэрэглэж байгаа байдал нь бол өндөр үзүүлэлтээр гарсан байгаа юм л да. Тийм болохоор нөлөөлөх хүчин зүйлүүд нь юу байгаа учраас өсвөр насны хүүхдүүд архи тамхинд ингэж татаж хэрэглэж үзэх юм сэтэл өсөж байна. Архи тамхи хэрэглэх гол шалтгаан нь гэр бүлийн орчин нөхцөл нэгдүгээрт байгаа. Ээж аавын үлгэр дуурайлал, хоёрдугаарт гэвэл найз нөхдийн уруу таталт байгаа. За тэгээд мөн гуравдугаарт гэвэл өөрийгөө том болсон хараат бус өөрийн үзэл бодолтой хүн болсон гэж бодох, мөн дараагийнх нь гэхээр бусдтай адилхан харагдах, дог харагдах гэсэн хүсэл сонирхлууд маань архи тамхи хэрэглэх гол шалтгаан болоод байна. Өсвөр насны хүүхэд гэдэг нь 10-аас 19 насны хүүхдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өсвөр насны хүүхдээ гэдэг ингээд тодорхойлсон байдаг тийм ээ. Тэгээ өсвөр насны хүүхдүүдэд ийм 3 ийм өөрчлөлт хүчин зүйлүүд бол нөлөөлдөг байна л да. Энэ болохоор сэтгэлийн хувьд бол хямрал үүснэ. Бие махбодын хувьд өөрчлөлт орно. Нийгмийн хувьд бол дасан зохицох хүүхдээс том хүн болж шилжиж байгаа юм өвөрмөц өөрчлөлтийн дасан зохицолцсон үегээд энэ 3 зүйлийн нөлөөллөөс болоод хүүхд маань өсвөр үеийн насан дээрээ ямар үлгэр дуурайлал үзүүлнэ, аав ээжээс ямар үлгэр дуурайлал авна, найз нөхдөдөөс ямар үлгэр дуурайлал авна, тэрүүгээрээ бие хүн болж төлөвсөж байна гэж ойлгож болно тийм ээ. Тэгэхээр 15 наснаас өмнө тамхи хэрэглэж үзсэн хүн болохоор уушигны хор тавдраар нас барах эрсдэл нь 25 наснаас хойш тамхи татсан хүмүүсийнхээс 5 дахин илүү байдаг. Мөн өсвөр насндаа архи хэрэглэсэн хүүхдүүд маань том болоод архин донтох эмгэг маань даруй 10%-аар илүү байдаг. 10%-аар илүү байдаг. Хүмүүсийн дунд архи тамхины талаар ташаа ойлголтууд их байдаг. Тэрний талаар та юу гэж бодож байна? Архи вирус устгадаг, архи эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг гэж хүмүүс ихэвчлэн архийг хэрэглэх магадлалтай байдаг. Үүн нь бол шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйл, хүний биед архи тамхи дутагддаггүй зүйл юм аа. Хүүхдүүдээ ямар хүн болгож өсгөж хүмүүжүүлэе гэж бодож байна. Эцэг эхчүүд та бүхэн өөрөө архи тамхи хэрэглэхгүй байж зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй юм аа. Хамгийн гол нь эцэг эхчүүд маань өсвөр насны үеийн хүүхдүүдээ нээлттэй сонсож, цаг зарцуулж, үзэл бодлыг нь дэмжих нь хамгийн чухал юм аа. За тэгэхээр архи согтууруулах ундаа болон тамхины хор уршигын талаар мэрэгжлийн сэтгцэн эмчийн зөвлөгөөг хүргэж байна. За тэгэхээр архи 10 нас хороо, тамхи 5 нас хороо гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр энэ бол маш өрөөсгөл ойлголт. Архи тамхи болвол хүний амьдралыг тэр чигээр нь сүрүүлэх хүчтэй байдаг. Тэгэхээр ерөөсөө бид бүхэн татгалзаж сурах хэрэгтэй. Архины хамааралтай болжээ гэж ерөөсөө хөлийн зөвшөөрдөггүй байгаа. За хорц зуршил гэдгийг нь мэдсээрэж хүмүүс архи тамхи сэтгэл зүйн мансуурлага үзэх хэрэгжилж байдаг. Хүүхэд эцэг эхчүүдтэй өсвөр насныхандаа хандаж эхлэхэд эцэг эхчүүд маань хүүхдүүдийнхээ хараа хяналтаа маш сайн сайжруулнаа. За хараа хяналт сайжруулна гэдэг нь цагдаж хорих гэхээс илүү хүүхдүүдийг хаана юу хийж байна, хинтээ нөхөрлөж байна, орой үеийн цагаар аль болох тийм ээ гадуур дотор явуулахгүй байх гэдэг зүйлийг маш сайн онцгой анхаарах хэрэгтэй байгаа. Энэ нь эргээд хүүхдүүдтэйгээ сайн ярилцах, ойлголцох энэ итгэлцэлтэй байх нь хамгаас чухал байдаг. За мэдээж хэрэг архи тамхи болвол нь хин нэгнээс харж үлгэр жишээ авч дуурайж хэрэгэлдэг зүйл байгаа. Тэгэхээр эцэг эхийнхэн ах トゥ хамаатан сада өвөө эмээ ч юм уу тийм ээ хамт амьдардаг гэр бүлийнх нь ядахна хүүхдийнхээ хажууд архи тарсыг огт хэрэглэхгүй за тамхи татахгүй байх нь бол ерөөсөө хамгийн нэг номерт анхаарах зүйл байгаа. За хүүхэд өсвөр насныхандаа хандаж эхлэхэд бол хүн хизээж архиар дутагддаггүй тийм ээ хүний биед хизээж дийлэн спирт дутагдана гэсэн ойлголт байдаггүй. Тэгэхээр энэ бол хүнсний бүтээгдэхүүн бол октоосоо биш ээ. Энэ бол хор. Тийм болохоор анханасаа огт хэрэглэхгүй байх нь чухал юм. Хэрвээ хэрэглэсэн тохиолдолд эдгээр хорц зуршлууд маань бол донтуулах үйлчилгээтэй
Өнөөдөр жишээлбэл одоо хүүхдүүд маань тамхи татдаг байлаа гэж бодъё л да. Нэг тамхи татхад одоо нэг 2 жилийн дараа 20 тамхи болдог ч юм уу. Энэ нь одоо дасал шунал болгодог юм дандуулаа үйлчлэгээтэй. Тийм учраас одоо баг байгаа, биеэ эрүүл байгаа дээр ерөөсөө энэ хорц туршлаас бүрэн татгалзах хэрэгтэй байгаамаа. За сайныг дагуул сарныг ирэл мөг дагуул могон хорлол гэж хэлдэг. Тэгэхээр хинтээ найзалж байгаа бэ гэдгийг маш сайн анхаарах тийм ээ. Тэгэхээр энэ эргэн тойрныхоо хүүхдүүдийг архи дарсны ч юм уу тамхины хэрэглээтэй хүүхдүүд байх юм бол одоо зөвлөх одоо тэр хүүхэд чамаа хэрвээ ямар нэгэн тохиолдолд уруу татах юм бол бүрэн татгалзаарай. За хэрв танд хорц туршлаасаа гарах хүсэлтэй тусламж дэмжлэг хэрэгтэй. За ямар нэгэн сэтгэл зүйн таагүй одоо мэдрэмж авч явах юм бол нарийн мэргэжлийн сэтгцэн эмч болон сэтгэл зүйчтэй хандаж зөвлөгөө авах нь хамгийн чухал байна. Өсвөр үеийнхэндээ хандаж хэлэхэд бусдын ятгалах шахалтанд орлохгүйгээр бусдыг даган дуурайхгүй өөрийгөө хамгаалж үгүй гэж хэл сураарай.